Hello, намайг Хасан гэдэг. Би 2017 онд Улаанбаатар их сургуулийн хувцас дизайн анги дэвшээ ороод University 2019 оноос 2021 он хүртэл Солонгосын Чамбуг их сургуулийн суралцаад цаг төгссөн. Яагаад хувцас дизайнер болохыг хүссэн бэ гэх юм бол даагахаас эхлээ хүн болгон хувцсыг их зурх сонирхолтой байдаг гэсэн. Тэгээд тэрийг илүү хөгжүүлэхийн тулд хүүхдээ улам бүтээгдэхүүн зургийн ангид явуулдаг. Тэгээд өдөр болгон гэртээ хичээл хийсний хандараа банк зурдаг. Ер нь харандаа татгуул хүүхдээ байсан да. Тэгээд дунд сургуульд ороод даатэр их том борлоод павч хэлснээсээ хойш хувцас дизайн гэдэг мэргэжилтэй юм гэж ойлгоод мэдээд тэгээд хувцас дизайн тал руугаа ер нь сурвал илүү өөрийнхөө хүссэн бүртээ ажиллаа хийж чадах хаа гэж бодоод хувцас дизайны мэргэжлийг асуусан. Яг намайг 2017 онд төгсдөг жил Улаанбаатарт хувцас дизайны анги бий болсон гэж сонссон. Нөгөө сургуулиудаа хайгаад эхлээд зүйлээ явж явах үед Улаанбаатар дээр очиод хувцас дизайны анги байгаарсыг нь асуусан чинь харин яг энэ жилээс эхэлж нэгнэ гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатарын талаар илүү судлаад үзсэн чинь нөгөө хоёр дээр нэг хөтөлбөр сурагч цалилцааны хөтөлбөр хөгжүүлсэн. Бас тэгээд жил болгон айгүй танд бэлэг өгдөг сургууль болохоор Улаанбаатар орсон дээр хаа гэж бодоод Улаанбаатарыг сонгосон. Их сургууль гэдэг чинь яалтчгүй 10 жилээс шалгаад багш нар ч гэсэн оюутнууд ч гэсэн бүгдээ айгүй нэг тийм чөлөөтэй харилцаатай болохоор айгүй тийм гоё татан байдаг байсан. Тэгээ манайс хэмжээ багш нар ч гэсэн айгүй чөлөөтэй ингийн ингээд юу гэх харилцаатай байдаг гэсэн болохоор ер нь харилцаад ч гэсэн тэгээ өөрөө ингээд чөлөөтэй байх боломжийг бол их олгож өгсөн гэж боддог. Тэгээд их сургуулийнхаа найзууд ч гэсэн айгүй хурдан татмарч цаад одоо хүртэл харилцаа. За одоо хүртэл хамгийн сайн найзууд маань гэдэг. Тэгээ манай сургууль манай тэнцмийн багш нарын хувьд бол айгүй тийм мундаг лаг багш нарууд байдаг. Сурах юм бол амар ихтэй. За би энэ Улаанбаатар их сургуулийн хувцас дизайны анги болно. Чамбуг улсын их сургуулийн хувцас дизайны ангиар консультант хамгаалж суралцж төгссөн байгаа. Төгсөлтийнхаа ажил манай мэргэжил төгсөлтийнхаа ажлыг 3 сараас эхлээд 9 сар хүртэл хийдэг. Ингээд 7 сарын хугацаанд хийдэг. Би уул нь хавар төгсөх хэрэгтэй байсан. Гэтэ нөгөө нэг заавал ингээд төгсөх хэрэгтэй. Төгслийн ажил хийдэг хугацааны яг дээс наасан болохоор тэгээд 3 сараас эхлээд 9 сар хүртэл нэг семестр бол илүү сурсан. Тэгээд төгслийн ажил нь болохоор оюутнууд ингээд 4-5 баг болохоор хуваацдаг. Энэ болохоор өдөр тутмын хувцас, бэдинг, тэгээд casual, formal гэдэг ингээд манай болохоор ингээд 4 багт ингээд хуваацсан. Би болохоор formal багт нь ороод ингээд надаас гадна 2 солонгос нэртэй тэнийг охинтой ингээд нэг баг болоод 7 сарын туршид төгслийн ажлыг хийсэн. Төгслийн ажлын ингээд гол зүйл нь болохоор нэг эмэгтэй ямар ч тийм нэг гендергүй гендерлес тийм орчин тэгээд угаасаа эмэгтэй хүмүүс одоо тийм unisex хувцас ч гэсэн аюу хүмүүстэй болсон. Тэгээд эмэгтэй хүмүүс яг нэг гендрийн асуудал гарахгүй зүгээр ингээд ажилдаа явахдаа чих хэлбэтэн ингээд хүмүүстэй хүмүүс гол торон хөлт өмсөх ч юм уу ажил тавьсан тиймэрхүү загварыг харуулсан ер нь одоо ингээд дэлхийд ийм болоод байгаа шүү гэдгийг бас хэлсэн нэг тийм коллекцийг зарсан. Тэгээд YouTube дээр ингээд бичлэгүүд тавьчихсан байгаа. За. Тэгээ хоёр дээр нэг нь хоёр явахын тулд хамгийн чухал хэсэг юм байдаг. Хамгийн түрүүнд нь болохоор дүн 2 семестр 2 жил суртаад 2 жил гадаадд сурахын тулд хамгийн түрүүнд олчоо болохоор 85-аас ер нь доошоо байлгахгүйгээр сайн барьчих хэрэгтэй. Тэгвэл ер нь бол байн тасалбаргүй сураад бас нэрийн хийгсэнүүдийг хийгээ явах бас ер нь хангалттай 85 нь шүү дээ. Тэгээд тийм болохоор 85-аас ер нь болохгүй. Яг ингээд 4 семестр 2 жилийн турш ингээд сайн хадгалах хэрэгтэй. Тэгээд хоёрт нь болохоор мэдээж гадаадд сурах гэж байгаа. Хэл гэсэн гэж бол TOEFL гэж солонгосын нөгөө төвшин татах шалгалтын 4-р зэрэг 1-6 хүртэлх зэрэг байдаг. Тэгээд тэрнийхээ 4-р зэрэгээс дээшээ байх хэрэгтэй. Тэр нь болохоор яг ингээд хичээл ялтгаас нэрээр ойлгоход нь хамгийн чухал зэрэг гэж ойлгодог. Тэгээд
Нэг эсэчний чиглэлээр оноод болохоор нийгмийн идэвхтэй айгуу чухал байдаг. Тэгээд багш нартайгаа ч ихсэн айгуу нэг юм татна ажиллаатай. Тэгээд сургуулийн жил болгон болдог урлагийн наадам хөтөлбөрүүд такс машины хэмжээнд ороод ирэн байгаа гэх юм бол айгуу тийм нийгмийн идэвхтэй хүүхдээ наа гэж цаашаа бас манай нэгт өгдөг болов уу гэж боддог. Тэгээд дээрэс нь яагаад хоёрын хүн хоёроор явах гэж байгаа вэ гэдгээр зорилгоо зөв тодорхойлсон байх хэрэгтэй гэж харсан. Тэгээд зүгээр ингээд солонгос тийм соёл сквал тийм K-pop драмад тартаагаас илүү би солонгос сурснараа юу олж авах, өөрөө юу суралцах гэдэг тэр сурсан мэдээ нь яаж ингээд бусдтайгаа хуваалцах зэрэгээ ингээд илүү тийм тодорхойлоод зорилгоо тодорхойлсон байх нь айгүй чухал гэж бодсон. Тэгээд хоёр дээрнийх нь хоёрын гол зорилго чинь ингээ бас дипломчтэй. Тэгээд дээрээс нь тэгээд Монголд 2 жил, Солонгост 2 жил, нийлээд ингээ 4 жил айгүй тийм цагаан хэмнээр гоё ингээ төгсөж байгаа. Бас нэг гоё програмууд байна гэж боддог. Тэгээд дээрээс нь Солонгостой ажлыг гэсэн Солонгос дипломд байгаа. Монголд ажлыг гэсэн ч Монгол дипломд байгаа. Тэгээд дээрээс нь Солонгос дипломд гэсэн ороод ирж байгаа болохоор ажил дараа нь төгсөөд ажил хайхад хүртэл айгүй тийм сайн төшөг төлбөр олж өгдөгөө гэж боддог. Тэгээд Солонгостой хүртэлний сурсан сургууль нь болохоор Солонгос зөвхөн 10 хэдэн улсын сургуулиуд байдаг. Тэр улсын сургуулиудын нэг нь. Тэгээд Солонгостой хамгийн том кампустай сургуулиудын эхний бол 10-т ордог. Тэгээд Сөүл их сургууль ч юм уу, Сөүл, Монсей, Демонтэй тэгээд мундаг сургуулиуд байдаг ч гэсэн манай сургууль ч гэсэн бас яхаагүй айгуу тийм ундаг хаан чичаад ийм чамбугтэй гэдэг суралцаад төгссөн гэх юм болоо. Тэгвэл хичээлээсээ хийдэг хүүхдээ ахнаа гэж тэтгэлгээр сурсан гэх юм бол бүр айгуу тийм сайнаар хүлээж авдаг. Тэгээд хоёр дээрнийх нь хоёр хөтөлбөрийн хамгийн гол давуу талуудын нэг нь болохоор дээрээс нь цагаан хэмжээ Солонгостой бакалавртаа сурч байгаа магистртаа очиж сурчээ гэх юм бол 6 жил болчихно. Хоёр дээрнийх нь хоёр сурах юм бол 2 жил Монголдоо, за 2 жил Солонгост ирээд бакалаврынхаа мэргэжлийг бол ингээд дөрвчж байгаа байхгүй. Тэгээд цаашаа дахиад илүү нэм суралцсан юм бол бас боломжтой. Гэхдээ хамгийн гол нь болохоор цагаан хэмжээ. Тэгээд дээрээс нь хоёр дээрнийх нь хоёр гэдэг нь зүгээр ингээд нэг тийм хөтөлбөр биш. Дээрээс нь тэгээд тэр нь хэвшиг байхгүй. Тэгээд сургууль жил болгон тавьчихж байгаа шалтгаанаас өөрөө өчгсөн миний явж ирсэн болохоор 2 жилийн турш сургалтын төлбөр болгон татвар зайр фашн алдаанаас үнэгүй байсан. Би зөв өөрийнхөө нөгөө хэрэглээний зардлал өөр ингээд бий болгочоод ирнэ болчихдог байсан. Тэгээд дээрээс мөнгө цаг зав тэгээд дээрээс нь маш олон ингээд зэрэг сураад төгсөж байгаа учраас илүү тийм давуу талуудтай гэж Солонгос суралцъя гэж бодож байгаа хүмүүс тэгээд тэр сандаасаа дизайны мэргэжлээрээ суралцъя гэж бодож байгаа хүмүүс байх юм бол олон улсын Улаанбаатарын сургуулийн дизайны тэмцээнд суралцсанараа зөвхөн дизайны анхны шатны мундаг багш нараас мэдлэг сураад зогсохгүй. Тэгээд хоёр дээрнийх нь хоёр болон оюутны суралцаа гэдэг програмуудаар Солонгосын нэртэй их сургуулиуд дээрээс нь миний суралцсан Чамбуг гэх улсын их сургуульд ч гэсэн суралцах боломж бол нэлттэй байдаг гэж хэлмээр байна.